За сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Би зууны мэдээ сонины сэтгүүлч Мегмар Баяр байна. За зууны мэдээ сонин улс орон болон дэлхийн нийтэд болсон гол үйл явдлуудыг тоомлон үзэгч та бүхэндээ хүргэдэг. За энэ удаагийн тоо мэдээ эхлэхэд бэлэн боллоо. За зууны мэдээ сонин даваа гарагийнхаа дугаарт уламжлал ёсороо амьдралын тойрог болонтой хос мэрэгжилтэн эрдэмтэнд дорж давгайг урьж оролцуулсан байгаа. За дорж давгай бол одоо философч профессор юм хүм. За тэрээр одоо Монгол Улсын их сургуулийн философийн тэнхимээс ажлын анхны гараагаа эхлүүлсэн одоо ийм ачтан багш нар энийг одоо доктор профессор хүн юм аа. За угтаа тэрээр одоо амтэн судлаач биологийн багш мэрэгчлээ байсан бол улмаар одоо энэ философийн ухааны мэрэгжлийг одоо давхар эзэмшсэн юм хос мэрэгчлээ шинжлэх ухаанч профессор хүн юм. За энэ хүнийг одоо зууны мэдээ сонин энэ удаагийн амьдралын тойрог болон давирж оролцуулсан байгаа. Тэгэхээр философийн ухаан гэдэг бол одоо бүх шинжлэх ухаануудын одоо суурь гэж үздэг. За манай улсад 1964 онд одоо Монгол Улсын их сургуулийн сургуульд одоо нийгмийн ухаан философийн тэнхимийг анх байгуулж байсан байна. За энэ тэнхимд одоо дорж давгай маань одоо анхлан ажиллаж олон мянган одоо шавь нэрийг төрүүлсэн юм ачтай буянтай хүн юм байна. За тэрээр 2006 онд одоо Монгол Улсын их сургуулийн эрдмийн зөвлөлийн одоо санаачилгаар профессор цалыг бол хүртсэн байдаг. За тэрээр одоо энэ философийн шинжлэх ухаанд оруулсан одоо хувь нэмрийг бол одоо үнэлж баршгүй ийм одоо ачтай гавьяатан хүн юм аа. За ингээд зууны мэдээ сонин амьдралын тойрог болондоо онцлсан байгаа. Та бүхэн дэлгэрүүлж уншвал одоо манай зууны мэдээ сонин амьдралын тойрог болонгоос уншаарай. За мөн одоо даваа гарагийн дугаарт бид уламжлал ёсороо мөн лидершипс болондоо төсвийн тойл номын зохиогч эдийн засаг санхүүч ундрахыг үрж оролцуулсан байгаа. За ундрах маань бол одоо иргэд улсын төсвийнхаа өмгөөлөгч нь байх энэ чухал юм а гэдэг маш чухал асуудлыг хүндсэн байгаа. Тэгэхээр улсын төсвийг бол одоо иргэд бидний татварын мөнгөөр бүрдүүлдэг. Тэгэхээр одоо бидний төлсөн татвар одоо иргэд одоо төсөв туримтлагдаад цаашдаа яаж таны тулгамдсан асуудал, таны багийн аймгийн орчин тойронд чинь байгаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд төсөв одоо зарцуулах чадаж байна уу гэдэг дээр одоо иргэн хүн өөрөө хяналтаа тавих одоо ийм хуультай үүрэгтэй байдаг. Гэхдээ одоо яг хяналтаа яаж тавих вэ гэдэг мэдээлэл бол одоо иргэн бүрт одоо харилцан адилгүй байдаг. Тэгэхээр одоо төсвийнхаа хуулийг одоо иргэн үзэж мэдээлэлээ сайжруулж одоо төсөвдөө хяналт тавьснараа одоо төсвийн өмгөөлөгч нь та өөрөө юм шүү гэдэг энэ чухал асуудлыг манай ундрах одоо санхүү эдийн засагч маань хүндсэн байгаа. Тэгэхээр та бүхэн дэлгэрүүлээд уншаа гэвэл зууны мэдээ сонинхаа даваа гарагийн дугаарыг үргэлжлүүл уншаарай. За манай зууны мэдээ сонины Мегмар гарагийн дугаарт гол материалаар бид тэд гэсэн буланда эмчнэр Монголд 1.6 сая төгрөгийн цалинтай байдаг бол Японд 30 сая төгрөгийн цалинтай байдаг гэдэг асуудлыг бол харьцуулан бичсэн байгаа. За ганцхан Япон улс ч биш Солонгос, Казахстан, Хятад улсад одоо яг эмч багш нарын цалин одоо ямар байдгийн бэ гэдгийг энэ нийтлэлээр бол хүндэн тавьсан байгаа. За хэдийгээр өнөөдөр одоо төсөв батлагдаж манай эмч нарын цалин, за мөн багш нарын цалин одоо 2026 оны 1-р сарын 1-ээс 76%, за 11-р сарын 1-ээс 24% гээд нэг дахин одоо нэмэгдэхээр болоод 3 саяд хүрч байгаа хэдий ч одоо эдгээр харьцуулсан улсуудтай харьцуулах юм бол одоо 10 дахин бага юм а гэдэг энэ санааг бол онцолж энэ нийтлэлээр хүндсэн байгаа. Тэгээд та бүхэн үргэлжлүүл уншвал одоо зууны мэдээ сонины Мегмар гарагийн дугаарт анхаарлаа хандуулах юм а. За мөн зууны мэдээ сонин маань одоо 8 дугаар нүртээ онцолж хүүхдийн ертөнц болонгаа онцолсон байгаа. За хүүхдийн ертөнц болонд болохоор энэ удаад Баян Улгийн аймгийн Үлгий сумын одоо 5 дугаар багт үйл ажиллагаа явуулж байгаа цоглог цэцэрлэгийг үүсгэн байгуулагч эрхлэгч Жана Бота за мөн тэдний одоо хайртай шамнырын одоо зургуудыг 8 дугаар нүрэнд бол онцолсон байгаа. За энэ буландаа бол одоо бас хүүхдүүдийнхаа зургийг алдаршуулга олон таниулъя, хүүхдүүдээрээ бахархах сэтгэл төрүүлье гэвэл эцэгчүүд бас энэ 8 дугаар манай зууны мэдээ сонины хүүхдийн ертөнц буланд бол хандаж болох юм а. Зууны мэдээ сонин маань одоо лав гарынхаа дугаарт нийтийн эрх ашигын төлөөх бүтээлийг гол материалаар онцолсон байгаа. За нийтийн эрх ашигын төлөөх гол материалд энэ удаа цахим зайлан за үнэгүй бяцлах зөвхөн хавханд л байдаг гэдэг асуудлыг манай сэтгүүлч нар хүндсэн. За жишээлбэл 2025 оны эхний 10 сарын байдлаар 18.8 тэрбум төгрөгийн одоо хохирол учирсан байдаг. За нийтдээ 2318 одоо гомдол мэдээлэл бол энэ цахим зайланд өртсөн гэсэн мэдээлэл бол бүртгэгдсэн байдаг. За үүнээс одоо 1.3 тэрбум төгрөгийг нь одоо прокурор шүүхийн байгууллагатай хамтран одоо нөхөн төлүүлсэн байдаг юм байна.
За ер нь одоо энэ асуудал цахим залиланд яагаад өртөөд идэх юм бэ гэдгийг манай сэтгүүлчнэр бол одоо цахим орчингийн залилангийн эерэг ямар хэлбэрээр хамгийн их үйлдэгддгийг бол хүндсэн байгаа. Тэгэхээр залилах гэмт хэрэг нь одоо Telegram даалгавар биелүүлэх, Facebook суглаа, за мөн одоо бусад хонжуур болон зээл гаргана, данс түрээслэн гэх зэргээр одоо үйлдэгдэж байгаа юм байна. Тэгэхээр энэ одоо цахим мэдээллүүдэд маш болгоомжтой хандах шаардлагатай хэлсэн байгаа. За тухайлбал гоё чамин өгсөөр дүүрэн суглаа, хонжуур, Telegram даалгавар биелүүлэх энэ зүйлд бол нэлээд одоо цензуртэй, сэрэмжлүүлэлттэй одоо хандаж оролцох юм бол энэ цахим залиланд өртөхгүй байх юмаа гэдэг санааг бол энэ одоо нийтийн эрх ашигын төлөөх булангараа хүндсэн байгаа. Тэгээ та бүхэн одоо 5 гаругийн дугаараас өргөжлүүлэн уншиж болох юм байна. За мөн 5 гаругийн дугаарт бол энэ эх онд одоо зис алтны ханш өсөж нүүрсний хотод тогтворчно гэсэн манай эдийн засгчдын байр суурьуудыг бас уншиж болно. За мөн одоо нэг зүйлийг хэлэхэд манай зууны мэдээ сонин одоо бүсүүдийн мэдээллийг одоо 5 дугаар нүүрэндээ онцолж хүргэдэг байгаа. За энэ удаа хангаан бүсийн мэдээг бол онцлон хүргэсэн байгаа. За Өөрхангай аймгийн хэмжээнд өсний нөөц одоо 80 орчим хувийг бүрдүүлсэн гэсэн Өөрхангай аймгийн хөдөө аж ахуйн газрын даргаыг үрж оролцуулж ярилцсан байгаа. Тэгэхээр энэгээр юу хэлэх гэж байна вэ гэхээр одоо бүсийнхаа мэдээллүүдийг аймаг орон нутагтаа болж мэдээллүүдийг одоо хүргэе гэвэл манай зууны мэдээ сонины бүсийн мэдээнд одоо хандаж бас материалаа тавиулах юм боломжтой юм шүү гэдгийг бас энэ гашранд бас хэлье. За зууны мэдээ сонин пүрэв гаргийнхаа дугаарт голлох материалаар эмч нарын одоо жагсаал ба сайдын тайлбар гэсэн гол материалыг нийтэлсэн байгаа. За эмч нар бол одоо ажил хаяад дөнгөж 2 хонжоохт одоо 2026 оны төсвийн тухай хуулийг бол эцэслэн баталсан байдаг. За өөрөөр хэлбэл 2025 оны 11 сарын 25-ны дотор хуулийнхаа дагуу одоо төсөв батлах ёстой. За эмчнэр бол одоо 11 сарын 11-ний өдрөөс эхлэн ажил хаяад 2 хонжоохт бол одоо энэ төсвийг баталсан. За багш нарын одоо бас ажил хаялд бас үргэлжилж бас тодорхой үр дүнд хүрч тодорхой хэмжээгээр одоо 76%, за мөн 11 сарын 1-ээс 24%-аар нэмэгдүүлэхээр болсон. За үүнтэй яг адилхан эмчнэр маань бас одоо цалингаа нэг дахин нэмэгдүүлж одоо 3 сая төгрөгийн цалинг одоо энэ 26 оны төсөвт бол суутгаж баталсан байгаа. За энэ талаарх мэдээллийг хүндсэн байгаа. За мөн одоо 2 дугаар улс төрийн нүүрэнд бол энэ төсвийн тухай хуулийг эцэслэн баталсан мэдээллийг бол хөндөж оруулсан байгаа. За 26 онд бол одоо ямар ч байсан төсвийн хуульд төсөвтэй эмч багш за ажилчдын цалин болон тэтгэмж за халамжийн одоо тэтгэврийг тодорхой хэмжээгээр бол нэмэгдүүлж баталж оруулж ирсэн. За энэ төсвийн тухай одоо эцэслэн баталсан материалыг одоо манай улс төрийн мэдээллээс уншиж болох боломжтой. За мөн одоо энэ пүрэв гарагийн дугаарт бас нэг онцлог зүйл нь одоо хууль зүйн дотоод иргэн сайд энх баярын дэлгэсэн баримтуудыг одоо дэлгэн тавьсан байгаа. За тэгэхээр улсын их хурлын дарга асан амар баясгалан болон ерөнхий сайд оюун нартай холбоотой материалуудыг одоо хууль зүйн дотоод иргэн сайд энх баяр бол одоо дэлгэж тавих юм хүлээлттэй байсан. За энэ одоо материалуудыг дэлгэж тавьсныг одоо манай сонин 3 дугаар нүртээ бол дэлгэрэнгээр тавьсан байгаа. Та бүхэн одоо үргэлжлүүлэн эндээс унших боломжтой юм аа. За мөн одоо манай зууны мэдээ сонины 6 дугаар нүрт одоо дундаж давхаргад үлдээдэж хөгжсөн умардын хөгжлийн загвар Монгол орн гэдгийг манай одоо соёлын гаяа зүтгэлтэн зохиолч сэтгүүлч доктор профессор Тулхуугаан Баасан сүрэнгийн материалыг бол одоо тавьсан байгаа. Тэгэхээр та бүхэн бас үүнийг сонирхон унших боломжтой. За 7 дугаар нүүрэнд сүүлийн үед одоо тренд болж байгаа Солонгосын одоо entertainment нэвтрүүлэг болох энэ physical air нэвтрүүлэгт одоо манай Монгол улсыг төлөөлж байгаа баг тамирчид хэрхэн амжилттай оролцож байгаа мэдээллийг бол хүргэсэн байгаа. За энэ дундаа лавг очир маань одоо хэрхэн амжилттай оролцож байгааг онцлон хүргэсэн байгааг та бүхэн хүлээн авч үзээрэй. За зууны мэдээ сонин Баасан гарагийн дугаартаа голлох материалаар тренд зочингоо онцолсон байна. За тренд зочинд хашаандаа сайхан амьдрий группийг гүйцэтгэн байгуулагч Түмэн Баярыг урьж оролцуулсан байгаа. За тэрээр бидний хэрэглэж буй 2 төрлийн түлш бол угаардах эрсдэл өндөртэй байна гэдгийг бол гол мессежээр өгсөн байгаа. Тэгэхээр Түмэн Баяр бол одоо гэр хорооллын айл өрхийн дагаарын бохирдлыг бууруулах, хашаандаа сайхан амьдрах боломж байгаа гэдгийг бол олон жил ярьж ирсэн ийм одоо эрхэм байгаа. За тэгэхээр гэр хорооллын одоо өрхийг бол заавал гэр хороолд амьдарснараа ядуу зүдүү те одоо нийгмийн одоо нэг эмзэг хэсэг гэж битээ ойлгооч. Гэр хорооллын иргэд бол харин ч бусад оронд бол хаос илэн газартаа баян чинээлэг амьдарч болох юм боломж байдаг гэдгийг бол тэрээр онцлон хэлж байгаа юм. Тэр утгаараа бол тэд одоо түлшээ мөн одоо гэр орныхоо дулаалгыг одоо яаж ямар ч сонголтоор хийх вэ гэдэг бол одоо энэ зах зээлийн нийгэмд бол чөлөөтэй орох хэрэгтэй. Төр одоо хитрхи ингэж орж төлөх түлшийн нүртэл одоо сонголт өгч тулгаж байгаа нь бол одоо тэдний одоо амьд явах за мөн эрүүл мэнд амь насаараа
амьд явахын эрхийг бол одоо зөрчигд бас нөлөөлж байгаа маягдыг бол тэрээр онцлон хэлсэн байгаа юм. За тэгээд мөн 19-с 24 онд өвлийг дуустал одоо энэ сайжруулсан шахмал түлшмийг төсийг өөрсдөө үйлдвэрлэж түүнийг түлхлээд ирснээр бол олон хүний амнаас угаартаж одоо сүдсэн. Тэгээ энэ одоо байдал бол цаашаа бас ингээд үргэлжилж байна. Тэгэхээр энийг бол одоо зогсоох хэрэгтэй гэдгийг тэрээр бол нийтлэлтэй онцлсан байгаа. Тэгэхээр та бүхэн тэрийн зочноос энэ нийтлэлийг үргэлжлүүлэн хүлээн авч уншаарай. За мөн зууны мэдээ сонин англи хэл дээр одоо материал нийтлэлүүдэд хүргэдэг байгаа. За энэ удаагийн зууны мэдээ сонины англи хэлний нийтлэлээр бол COP 30-ыг хөндөж манай тоомч бол хүргэсэн байгаа. Тэгэхээр одоо гадаад уншигчд болон за мөн англи хэлээр материалыг хүлээж авах унших сонирхолтой иргэд маань одоо зууны мэдээ сонины баасан гарын дугаараас энэ материалыг унших боломжтой юм аа. За ингээд зууны мэдээ сонины энэ 7 хоногийн тав мэдээг та бүхэнд хүргэлээ. Зуун түүчэлэх зууны мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин зууны мэдээ.